Гэтэ энэ улирал солигдохоор яг хүмүүс юм хөдөлдөг бах тий. Нэг жоохон мэдрэлийн асуудалтай гарууд юм хөдлөд. Өнгөрсөн 7 хоногт улсын их хурлын намрын чуулган нээгдэж Монголын улс төрийн Pop Diva эрхмүүдийн шин уран бүтээлээр 4 өдрүүд болж өнгөрлөө. Баян хонгорын улс төрчид болон ямар нэгэн зандан гэдэг нэртэй хүмүүс өнгөрсөн 7 хоногийн шок мэдээг бүрдүүллээ. Бодоод байхад улсын их хурлын чуулганы танхим улсын циркийн менежтэй адилхан. Дугуй заалтай, тойрч суудаг. Ажиглаад байвал алайлагч, элбчин, банзан дээрээс үсрэгчид нүдэ боож олсон дээгүүр явагчид, сургуультай амьтдын дүр хүртэл энд бий. Хаалгаа бариад удаж байгаа циркийг нүхэн орлсон улс төрийн Pop Diva нартаа хошин шогийн үзүүлбэрт нь улам их амжилт хүсээд шок мэдээгээ эхлүүлв. Улсын их хурлын дарга Зандан шатар анхны заснаар нохоогоо дагуулan ой мотоор явж цагийн байдлыг сайтар шинжээд үйл хүүтрэх төлөвтэйг түмэн олноо тунхаглан зарлалаа. Манай дарга Тэнгэр хаангааг төрийн мэрэгэн хараагаар нэвчвт харвуу. Шарсан мах ханддаггүй шар нохоо нь шинжлээд мэдсэн үү? Ямар ч тач тэр хоёр өвөл их хүүтэн болохыг олж мэдсэн байна. Ер нь өвөл хүүтэн болдгийг Баян хонгорын хүн анх нээсэн гэж хэлж болно. Одоо намар болоод ингээд хүүтрэх гэж байна. Гэтэ энэ өвөл хүүтрэх нэ. Өвөл болохоор хүүтэн болдог хэмээх алдарт нээлтийг хийсэн гишүүн асан бэлэгт өнөөдөр улсын их хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа нь яавч тохиолдол биш. Дарга зөвлөх 2-4 улирлаас хамгийн их хүүтрдэг нь өвөл мөн, өвөл цас ордог, өвлөөрл, өвлждэг гэх мэтээр нухацтай ярилцаж өвөл хүүтэн болдгийг ард түмэндээ зарладаг болов уу гэж судлаачид үзэж байна. Улсын их хурлын дарга Зандан шатар шинсэргэлтийн бодлогын хүрээнд ард түмнээ цочоод сэрэх нь эрс нэмэгдсэн. Тэрбээр чуулганыг нээж үг хэлэхдээ төр бизнес хийх ёстой гэж тоглосон шинжгүйгээр мэдгдлээ. Төрийн байгууллагууд бүгд бизнес хийсэн үр ашигтай ажиллах ийм зохиц реформыг хэрэгжүүлэх шаардлагатай юм байна. Энэ эрх зүйн орчныг бий болгох. Хүмүүс цочид сэрээд мэргэжлийн хяналтынхан гуанз ажиллавал хин ах вэ? Дүүргийн цагдаа, баар, массажны газрын бизнес хийвэл яах вэ? Барилгын яамных нь байшин барь зараад л сангийн яам нь нэг давхартаа ламбард ажиллавал бид өрсөлдөж чадахгүй гих зэргээр гайхаж тасарцгаав. Төрөөс гарын үсэг элдв зөвшөөрөл хүсэхээр төрийн баарнаас 10 шил архи авбал нэг бичиг гаргаж өгнө. Төрийн массажаар үйлчлүүлж бүтэн биеийн угаалга тосон барианд 5 удаа оруул нэг зөвшөөрөл олгоно энэ төр гэвэл яана гэж цочлоо. Улсын их хурлын гишүүн Адиас Сүрэн 2023 оны мөнгөний бодлогын хэлэлцүүлэхийн үеэр Баян хонгорын малчтын зээлийг хөнгөлөх банкуудыг дэмжих мөнгөний бодлого байна уу гэж тормолцсон асууж удаах шокийг үүсгэлээ. Баян хонгор аймгийн малчтын зээлийн төлөлтөнд уян хатан хандах тусгайлсан мөнгөний бодлого одоо хэрэгжүүлэхэд арилжааны банкудад дэмжлэг үзүүлэх ийм боломж байгаа юу? Адиас Сүрэн гишүүн улсын мөнгөний бодлого гэхээр л сонгогчдынхоо зарим хэсэг бүлгийн авсан зээлийг өмнөөс нь хөнгөлөх хүн бүрийн хувийн мөнгийг 76 гишүүн өмнөөс нь шийддэг өгүүлбэртэй бодлого гэж бодсон байх гэж таамаглаж байна. Эндээс хачин сонио асуулт нэг бус урган гарна. Улсын их хурл 4 аргын тоо заадаг курс уу? Бодлогоо ойлгохгүйгээр баталж болох юм болов? Шудрагас. Баян хонгорын бас нэгэн гишүүн дараагийн шокийг тарьсан. Тэр бол бетон дээр 6 мөнгөжүүл сонгогдсон улсын их хурлын гишүүн Ганбат. Улсын их хурлын даргын ширээн дээр карта чангахан тавьж эрхэм гишүүдийг цочоолоо. Монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан. Мянганы сууд хүмүүн Ганбат гишүүн улсын их хурлын ардчилсан намын бүлгийг ганцаараа бүрдүүлсэн бөгөөд өөрөө асуулт асууж, өөрөө хариулж, өөрөө саналаа өгч ирсэн хүн. Баян хонгорын гишүүд хэдүүлээ энэ 7 хоногийг базнаа гэж ярьж тохирсон юм шиг олон түмнээ хөгжөөн баясгалаа. Монголын улс төрийн Попын хаан Батзандан өөрийнх нь хэлснээр Австралийн зөвлөгөөс ирээд шинэ уран бүтээлээ төлөвлөж байна. Ленин зөвлөлт байхдаа керосин дингийн гэрэлд хувьсгалын тухай ботуудаа туйрвсан. Харин Батзандан Австралид элчин зөвлөхийн өрөөний ширээний гэрэлдор маш зузаан ном бичжээ. Уг зузаан номыг өөр хүн бүхэл өөрөө ч уншиж ойлгоход түүхтэй тийм чухал хувьсгалж бүтээл юм. Батзандангийн энэ удаагийн шинэ pop уран бүтээл хувьсгалын бус хувийн шинжтэй байлаа. Одоо хөрс сүхийг хөлөх сүх болсон гэдэг тухай олон хүн ярьж байна. Тэгээ хөрс сүх ерөнхийлөгч
хөлөксөх ерөнхийлөгчд хандаж Бацаандан өнөөдөр үгээ хэлэх болно. Тэрбээр 10 дугаар сарын 5-ны өдөр ерөнхийлөгч Хүрэлцэхүйг лайв хийж шүүмжилмэгц ахыг нь барьж хорлоо гэж олонний чихийг шуугуулсан. Учир зүй цаг хугацааны хувьд авч үзвэл Бацаандан өдөр 12 цагт лайв хийнгүүд шинэ хонгил гэрлийн хурдаар онгойж авилгатай тэмцэх газар төрсэн ахын нь эзэн уусан баримт нотлохоог 6 цагийн дотор олж цуглуулж амжих уу. Шудраг улсын хонгил гэд нэг том юмар чирээд мангас шиг юмуд аваад явчихдаг гэж. Лайв хийнгүүд Хүрэлцэх утас зохиж 6 цагийн дотор ах Бат Эрдэнэт нь эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтэн яллагдагчаар татуулж прокурор нэг бүрчлэн уншиж хянаж амжих уу. Төрийн манангийн эсрэг тэмцэгч Бацаандан өөрийн хувийн манантай. Төрсөн ах Бат Эрдэнэт нэг яамнаас нөгөө яамд дэд сайд болж суудал сэлэгдэг. Эдний хаанч хизээч нөмрөн хөшөглөж чаддаг хувийн манантай. Дөө Бацаандан лайв хийснээс хойших 6 цагт биш 2021 онд ахынх нь хөрөнгө 8 дахин огцом өссөн. Бацаандан лайв хийсний дараах 6 цагийн дотор дархны хуучин замыг хуулаад шин замын ажил гацаад тендерт нь бодлон үүссэн гэж үү? Лайваас хойш бүтэн 6 цаг өнгөрчөөд байхад 200 км зам барьж амжихгүй яачсан улс вэ гэж бид ердөө хагас өдрөл бухимдаж байгаа илүү. Дүүтэй нь муудчихад ахыг нь шоронд хордгоо одоо болоо. Өөрийнх нь дэд сайд найзыг шоронд явуулна уу, шонд өлгөнө үү? Тэр таны асуудал. Миний асуудал биш. Ахыг шоронд хийн үү, шонд өлгөнө үү миний асуудал биш гэж хэлсний учир төдөлгүй тайлагдсан. Ахын ч биш өөрөө улсын хурлын гишүүн байхдаа туслах аюулгүй гэдэг хүнээр дамжуулан аюултай юм хийснийг шалгаад удаж байгаа юм байна. Капитал банкнаас аюулгүй нэрээр бүртгэлтэй 2 компани 12 тэрбумын зээл авчгаад төлөөгүй дампуурсан гэж хаасан. Эхлээд Бацаандангийн туслах аюулгүй нэр дээрх компаниуд аюулгүй дампуурч араас нь Капитал банк аюултайгаар дампуурсан юм байна. Бацаандан 2018 онд улсын их хурлын гишүүн байхдаа Капитал банкны дампуурлын талаар хэлэлцэхэд жамаараа дампуурч байгаа банк дампууруул дампуурагдъя гэж халаглан хөөрхийлж ихэд дуртаагаар майн тарин уншиж байжээ. Өөрөө хамт нураачхаад жамаараа унал унагдъя гэж гагцгүй Попин хаан улс төрийн Entertainment ноён ориглол хүмсэг атруулан хоолой шахан хэлж чадна. Бацаандан ахыхаа биш өөрийнхөө төлөөгүй зээлийн хэрэгээр баривчлагдаад байна. Одоо жамаараа баригдвал баригдаг дээ. Бие биенээ харилцан хөөсөөр удаж байгаа арчилсан намын тэтгэврийн насны голдуу хүмүүс хотын хамгийн тансаг Шангрила буудалд үнэтэй шарц шимцгэн зоог барьж зураг авахулжээ. Зураг тайлбар өгөх уралдаанд Юрийн галвын цэцэрлэг Монгол, үлэг гөрөлийн яснууд Шангрилад, үлгэрийн баатрууд амилсан нь эргэн дурсгойн зоог, өвгөн партизаны яриа гэх мэт тайлбарууд шалгарсан байна. Арчилсан намын эвлэрлэлийн төлөө энэ хармил биеэж үл хайрлан виски ууж ходоодоо эсгамнан зоог барьсан эрхэм хүндэт зочид төлөөлөгчдийн голд Эксюк элбэгдөрч хүзүү сунган зогсно. Тэрбээр арчилсан намын нэрээр 2 удаа ерөнхий сайд, 2 удаа ерөнхийлөгч болж байсан ч арчилсан намын дарга Алтан хуйгийн засгийн газрыг огцруулж байсан. Арчилсан намыг нэг бус удаа оршуулж эмгэнлийн мэдээг нь бичиж байсан Баабар баг зэрэг ичингүүрсэн маягтай хамгийн захад зогсжээ. Улсын тагнуул хэмээх тусгай албаны генерал Хурц тоон дотор үсэг гэдэг шиг улс төрийн намд орчихсон зогсож байх юм. 888 төслийн удирдагч Монгол төрийн галыг Таиланд хүүхнээр асаалгагч их зайран Батбаяр хэмээх Бортун, жинхэнэ Монгол төрийн хар хүн Дааганболд, Баяр цогт, казино Баттулга, Эрдэнэт болон цэрэгт явж үзээгүй ч улсын баатар цол бүрхсэн Батүүл нарын төрийн ордон, төрийн шорон хоёрын хооронд аялан явагчид бүлгээс хөөгцөн ч бүлгээ хөөсөн. Бүлгийн дарга Гамбат, хавиргатай караоке төслийн дуучин Пүрүдөрч нарын олныг баясгагч Түмнээс төгөлдрүүд чимэг нэмжээ. Хэрүүлийн 2 алин болсон Эрдэнэ, Баттулга нар одоохондоо хамт зураг авахуулах хэмжээнд хүрээгүй гэж үзсэн үү? Биеэр ирээгүй, бие төлөөлөгчдөө явуулсан байна. Зурган дээр биеэр байгаа болон бие төлөөлөгчдөө явуулсан хүмүүс бие биенээ арчилсан намаас 1-ээс 12 удаа харилцан хөөсөн түүхтэй. Эрдэнэ нөгөө талаа бүгдийг нь хөөсөн бол Эрдэнэийг өөрийг нь 2 жилийн өмнө хөөчихсөн. Эрдэнэ туваанд тамгаа өгчхөөд буцааж өгөхгүй болохоор нь хуучин тамгатай нь хөөгөөд шин тамга хийлгэж авсан. Харин нөгөө тал нь Эрдэнэийг шин тамгатай цуг хөөсөн гэж мэдэгддэг. Гамбат гишүүн бүлгээ хөөсөн бол бүлэг нь Гамбатыг хөөсөн. Цогт гэрэл нь Гамбатыг өрөөнөөс нь хөөсөн бол Гамбат нь цогт гэрлийг бүлгээсээ 10 гаруй удаа хөөсөн байна.
Цогт гэрэл нь өрөөнөөсөө хөөгцөн эсэх тухайгаа сэтгүүлчдэд та нартай энд таарлцсан болоод яриа өчхийг гих мэтээр хөөцөлдөх дуртай болсон. За энэ дээр одоо хин нэгэн зогт гэрэл гэдэг хүний нэр мэр байгаа бол би чөлөөлөд өгч шүү дээ. Арчилсан намынхан бие биенээ хөөсөөр байгаад гэрт тойрч хөөцөлдсөн багшаа хоёр шиг болж хин нь хинийгээ хөөснөөч мэдгээ байсан. Эгэл жирийн гишүүд нь бие биенээ хөөлгүй эвлэрхийг шаардсаар байгаа. Гэхдээ үлгэрийн бааtruуд амьснаар үлгэр эхэлдэг билүү төгсдөг билүү?